За сайн бясалганы хүүхдүүдээ нийгмийн хичээл орох чинь Монгол Улс сургуулийн багангийн багш Сувда, багангийн багш Одсрон. бид хоёр нийлээд энэ хүүхдүүдэд хүм нийгмийн хичээл заана. Өнөөдрийн хичээлийн сэдэв сургууль дахь миний оролцоо гэсэн сэдэв байгаа. За сурах хүчгийн хуудас 14. Хоёр багш нь одоо хосын хичээлийг явуулах гэж байна. За тэгвэл өнөөдрийн бидний үзэж байгаа хичээл дотор бидний сургууль бол бас бичил нийгэм юм аа гэсэн сэдэв байгаа. Бид өнөөдрийн хичээлээр манай сургуульд хэн ажилладаг вэ? Манай сургуулийн захирал хэн бэ? Манай сургуулийн сургалтын менежер хэн бэ? Нийгмийн ажилтан хэн бэ? Нийт хэдэн багштай вэ? Нийт хэдэн сурагчтай вэ гэдгийг мэдэж авнаа. Тэгэхээр хүүхдүүдээ дэлгэц рүүгээ анхаарлаа хандуулаад уншаарай. Манай сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан гэдэг маань манай сургуулийн удирдах ажилтнууд байгаа. За тэгвэл энэ бидний үзэж байгаа сэдэв дотор бас яагаад сургуульд анги байдаг вэ гэсэн бас нэг асуулт байгаа. Бид энэ асуултын дагуу ажиллах ёстой. За бид дэлгэцэн дээр 2 зураг өгсөн байгаа. Тэрнээс гадна бидний сургуулийн 14 дугаар хуудсан дээр манай сургуулийн нэг анги гэсэн зураг байгаа. Тэрийг сайн ажиглаад за 14 дугаар хуудсан дээр байгаа манай сургуулийн нэг анги гэдэг зургийг ажиглаад хүүхдүүд ямар үйлдэл хийж гэнэ үү гэдгийг маш сайн ажиглаарай хүүхдүүдээ. За дэлгэцэн дээр 2 зураг байна. Эхний зураг нь за танхимд хүүхдүүд хичээлээ хийж байна. 2 дахь зураг нь бидний хөгжүүлэх сургалтын танхимын зураг байна. За тэгэхээр анги гэдэг нь хичээлийн танхим буюу хөгжүүлэх сургалтын танхим гэсэн ийм одоо анги танхим байдаг байна. Ягд сургууль анги гэдэг вэ? Ярилцъя бүгдээрээ. Энд бол багш нь өөрийнхөө бодлыг бичсэн байгаа. Нэгдүгээрт хэсэгчлэн сургах гэж, хоёрдугаарт насаар нь ангилж боловсрол олох шаардлагатай байдаг тул сургуульд анги байдаг. Тэгвэл яагаад ангиж насаар нь ангилж байгаа юм гэвэл 7-тай, 8-тай, 9-тай, 10-тай хүүхдүүдийг бүгдийг нийлээд нэг анги сурлаа хичээл заана гэдэг бол байж болохгүй учраас хүүхдийг насаар нь ангилаад тусынх нь ангиж сургадаг юм аа. Жишээлбэл 6 настай 1-р анги, 7 настай 2-р анги, 8 настай 3-р анги, 9 настай 4-р анги, 10 настай 5-р анги гэх мэтлэн одоо 1-5 хүртэл бага боловсролын одоо мэдлэгийг эзэмшиж авдаг. За тэгээд манай сургуульд нийт хэдэн анги байдаг вэ гэдгийг бүгдээрээ ерөнхийдөө тооцоолон гаргаарай хүүхдүүдээ. За бас дараагийн нэг сэдвийн асуулт нь бол чи сургуулийнхаа амьдралд ямар үүрэг оролцоотой байдаг вэ гэсэн асуулт байгаа. Бид энэ үүрэг оролцоотой байдаг асуултын тухай ярилцсанаа. Манай сургууль дээр 2020-оос 2021 оны хичээлийн жилд 10 клуб ажиллаж байгаа. Энэ клубүүдэд хүүхдүүд өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу бүртгүүлээд ингээд энэ клубүүдэд хичээлж байгаа. Энэ клубүүд ямар зорилготой юм бэ гэхээр чи сургуулийн амьдралд ямар үүрэгтэй оролцоотой байдаг вэ гэдэг асуултыг чи хариулт болох юм. Яагаад гэвэл чи өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу ямар нэгэн клубт бүртгүүлээд тэр клубт хичээлж байгаа. Энэ бол чи хүсэл сонирхлынхоо дагуу өөрт оногдсон үүргээ биелүүлж байгаа гэсэн үг юм аа. За мөн хөгжүүлэх сургалт таквондо, төгөлдөр хуур, шатар, бүжиг гэгч нь одоо 3 төрлөөр хичээлж байгаа. Арабик, балет, монгол үжиг гэсэн 3 төрлөөр хичээлж байгаа. За тэгэхээр манай сургууль дээр бол одоо сайн дурын клубүүд олон хичээлдэг. Тэрнээс гадна одоо хөгжүүлэх сургалтууд бол олон байдаг. Энүүгээрээ бол сургууль бас онцлог юм аа. За тэгээд энэ хөгжүүлэх сургалтын танхим гэдэг багш нь 4 зураг авсан байгаа. Дөрөв бид нар 2 танхимын зураг харуулсан. Нэг нь сургалтын танхим, нөгөөх нь хөгжүүлэх сургалтын танхим. Тэгвэл хөгжүүлэх сургалтын танхимд энэ хичээлж байгаа хүүхдүүд сургуулийнхаа амьдралд ямар нэгэн үүрэг оролцоотой байгаа. Тийм учраас ч энэ хөгжүүлэх сургалтанд суралцж байгаа юм. Жишээлбэл балетанд оролцсон хүүхдүүд бүжиглэн, нөгөөдүүл нь шатрынхан шатраа тоглоно, төгөлдөр хуурынхан хөгжмөдөр сурна, таквондогийнхан хоорондоо тэмцэлдэж сурах ийм одоо үзүүлбэрүүд байдаг. Тэгвэл энэ олгон бол
энэ хүүхдүүд сургууль дээр байгаа энэ олон клубүүдээр дамжуулаад өөрөө сургуулийнхаа ажилд оролцож байгаа. Энэ чиний оролцоо юм аа. Энэ нь ингэж харагдаж байгаа юм. Ерөнхий эрдмээ хичээлээс гадна 2-3 сайн дурын клуб дугуйланд манай хүүхдүүд явдгаараа илүү их онцлогтой. За тэгвэл бидний бас үзгөр нэгэн сэдв бол сургууль бүхэн өөрийн гэсэн түүхтэй гэсэн сэдв байгаа. Манай одоо Монголд сургууль бас өөрийн гэсэн түүхтэй. За ингээд бүгдээрээ бэлэгс рүү анхаарлаа хандуулаад багштайгаа хамт сургуулийнхаа түүхтэй танилццгаая хүүхдүүдээ. За уншия. Монгол Улс сургууль нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Америк стандарттай бүрэн дунд сургууль юм. Манай сургууль 2014 онд үүсгэн байгуулагдаж, өдгөө 380 сурагч, 53 багш ажиллагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхийн чиг хамтлаганд нийцсэн дэлхийн иргэн буюу өөрийн эрх үүрэг хариуцлагыг ухамсарласан ирээдүйн зөв иргэнийг сурган хүмүүжүүлж, гагцхүү, оюуны бус, бие балдрын хувьд эрүүл чирэг, авьяаслаг, өөртөө итгэлтэй хувь хүн бэлтгэгт нь бидний эрхэм зорилго юм аа. Бид Монголын боловсролын системд тулгуурлан англи хэлний эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж, Америкийн боловсролын стандартаас оновчтой туршлага, арга барилыг Монголын боловсролын стандартад нэвтрүүлэн хичээлүүдийг улам сонирхолтой үр дүнтэй явуулахаар ажиллаж байна. Манай сурагчид байгалийн ухаан, математик, түүх нийгэм зэрэг хичээлүүдийг англи хэл дээр суралцаж, төгсөхдөө англи хэлний C1 төвчний мэдлэгтэй, академик чадвартай болж төгсдөг төдийгүй дүүрэг, хот, улсын чанартай уралдаануудад амжилттай оролцсоор ирсэн билээ. Түүнчлэн олон улсын англи хэл, математикийн олимпиад, Азийн технологийн аваргын тэмцээний дэвжээнд олон улсын сурагчдыг түүчээлэн Монгол орныхоо дадлаг мандуулсан амжилтуудыг гаргаад байна. Хүүхдүүдээ энэ бидний одоо үзэж байгаа өнөөдрийн сэдвтэй холбогдуулаад бид сая сургуулийнхаа түүхийг уншиж танилцсан байгаа. Тэгвэл одоо манай сургуулийн онцлог юу юм, давуу тал нь юу юм бэ гэдгийг бас бид нар мэдэх ёстой. За тэгвэл манай сургуулийн онцлог гэвэл сургалтын онцлог, суралцах орчны давуу тал гэсэн хоёр хэсэгтэй. Сургалтын онцлог нь бол цогц сургалт, үндсэн сургалт, өдийн цай, өдрийн хоол, гэрийн даалгавар, авьяас сонирхлыг хөгжүүлэх сургалт. Тэгвэл суралцах орчны давуу тал гэвэл сургуулийн стандартаар баригдсан 3560 м2 талбай бүхий 4 давхар өөрийн байртай. Ажил гэр хаанаас ч хүүхдээ бүрэн харах боломжтой IP камерын системтэй, номын сан, англи хэлний цахим кабинет, мэдээлэл зүйн кабинет, дуу хөгжмийн кабинет, спорт зал, амралтын болон тоглоомын өрөө, цайны газар, өдөр өнжүүлэх зэрэг давуу талуудтай. Тэгвэл өнөөдрийн хичээлээр бидний үзсэн, харсан, сонссон зүйлээр нэмжлэхэд манай сургуулийн захирал, сургуулийн менежер, нийгмийн ажилтан, багшийнхаа план зургийг зураарай гэсэн даалгавар өгч байна. За та нар математикийн хичээлээр 2 дугаар ангид мөн зургийн хичээлээр план зургийн тухай үзсэн байгаа. Тийм учраас ангийн план зураг өөр гарна. За тэгвэл цааш нь гэрийн даалгавар 2 хэсэгтэй байгаа. Нэгдүгээр хэсэгт нь бол план зураг өгч байгаа бол хоёрдугаар хэсэгт нь саяын үзсэн, харсан, сонссон хичээлээс болон 14-өөс 16 дугаар хуудсыг уншаад эндээс ойлгосон зүйлээсээ өөрт таалагдсан чухал зүйлийг нь ялгаж тэмдэглэж бичээрэй. Ийм даалгавар өгч байна. Тэр 14-өөс 16 дугаар хуудсанд байгаа сэдвүүдийг уншаарай, зургуудыг ажиглаарай. Тэгээд өөрийнхөө бодлыг цэгцэлж байгаад таалагдсан чухал зүйлээ бич тэмдэглэх юм шүү. Ингээд өнөөдрийн хичээлд оролцсон нийт хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.